5 сарын 19 нэгд өдөр одоо би гэрээс гарах чинь хамгийн түрүүнд дүүрэг орж гадаад паспортаа захиална. Миний гадаад паспорт алга болчиход юусоо олдохгүй байгаа байхгүй. Гадаад паспорт олох гэж бүр зөндөө хайлаа юусоо байхгүй. Өнгөрсөн жил хамгийн сүүлд би урагшаа явсан. Тэгээд тэрнээс хойш юусоо гадаад паспорт юусоо хайгаад олж чадахгүй байгаа. Тэгээд хамгийн ихний ажил бол гадаад паспортаа захиалах 4 цагаас бариатай. Ямар ч гэсэн тэрийг явж ирчээд би ийм ам хийлгэсэн гэдэг тэрийг хийлээ заяо. Нөгөө нэг гадаад паспорт авахлах гэж байгаа болохоор линзээ зүүсэнгөө шууд шилээ зүүчлээ. Тэгээд гарч ирээл линзээ зүүе. Тэгээд гадаад паспортаа захиалаад баринд орохоос өмнө нэгчтэйгээ тэгээд нэг 2 сурагчтайгаа ажлын шугамар уулзах шаардлага гараад би Go to market орж үзсэн байхгүй анхудаа. Go to market гэдэг айгүй хөрхэн газар нэгтсэн юм шүү дээ. Дотроос олон үйлчлэгээний төвүүд нэг дор идэг. Тэгээ Mom's Touch-ийн garlic sauce-тай дахинд нь би үнэхээр дуртай. Тэгээд бариндаа орчоо дараа нэг 2 төрлийн тусал хийлгүүлээд тэгээ гарч ирсэн. Ямар ч байсан бүр нилээн бомб тавиулаад миний бүр нуруу бүр ялга ирээн болцсон явж байгаа одоо. Би уламжлалт эмнэлэг ороод үзүүлээд тэгээд эмчилгээ авсан бүр 4 цагийн эмчилгээ авсан. Тэгээд эхлээд болохоор бүтэн биений бариа хилэгж байгаа дараа нөгөө нэг бомб тэгээ нөгөө хаш чулуун бол ямар юу гэдэг лээ тэрийг хийлгээд тэгээ витамины комплекс тэгээ амино энтер бүгдийг ингээд суцаар тусал залгуулад харахаг ядаргаад тэгээд бүр маш их юм хийтэй тэгээд хөөрөлт ихтэй байна гэдгсэн байхгүй юу. Бараг 4 цаг бариа хийлгээд бүр ингээд хамаг юм яа. Би бүр энд бүр ийм болсон. За энд зураг би ингээд хальт гаргачих. Тэгээ одоо миний ингээд бүр нуруу бүр ингээд улаан ирээн болсон. За ер нь зур өдөр тутамдаа бие жоохон нөөж байхгүй л бол би дагаад амчин гэж хурааж байгаа л нэг ер нь ингээд тэгээ ажил хаварчтай хараад ер нь жоохон ингээд асуудалтай болсон байна. Сайхан өсчихсэн бүр 2 ямаа хийцэн паспортаа захиалсан бариндаа орсон эмчилгээгээ хийлгэсэн. Гэхээр маш гоё эхнээсээ ажил бас айтаахан бүтээд байна. Юу амар айлгуудах гэсэн чинь даанч нуруунд дээрээ бомбоны оромтой байх үед. Амар сондон та нар ер нь эмгтээлэг байхасаа ичдэг үү? Би ингээд ийм эмгтээлэг байхасаа бүр амар ичдэг заяа. За жоохон гоё ангалцчихлаа. Одоо нүр амаагаад унтна. Үе би нэг жоохон ангалцчихад байдаг юм аа монголчуудаа. Ээлжийн амралтын зорилго донд шоудах гэсэн зорилго байгаа. Би ер нь шоудаагүй бүр маш удажаа. Тэгэхээр шоудах өдрөө нэг жоохон эмгтээлэг болж ер нь гарна гэж бод. Маргааш нь болохоор би галбангаа гэд нэг тураах төвд нэг курс нь 10 удаагийн оролттой нэг юмд явж үзэж байгаа. Тэгээд тэр нь яадаг вэ гэхлээр тэрийг тайлбарлсан бичлэг хойно гарна. Тэгээд одоо ямар ч үргэлжлүүлээд үзье. Өдөр 2 дахь өдөр 5 сарын 20 өглөөний цагаа ууд юм билүү гэж бодоод ямар ч хийсэн. Энүүдээ гаргаад тавьсан байна. Одоо зин тосондоо өндөг. Тэгээд зайц 2-оо шарна. Тэгээд жоохон жимс идээд кофегаа уунал гэж бодчих. За гэхдээ яаж тэр талаар одоо мэддэг болсон юм ерөөсө тодорхойгүй. Санаандгүй олоо мэдсэн юм уу? Эсвэл одоо нууцаар кофе маань болцсон. Тэгээ 2 сэртэй талах, 2 өндөг. Энэ болохоор нуурт зайц дундуур нь хуваагаад бараг л яг 2 жижиг мини зайц шиг болцсон. Тэгээд банан гүзээлцгэн дээрээс нь гүзээлцгний сироп басгацсан. Түрүүн би яг цайгаа уучаад буцаа залхуураа твтчихсэн чи ээж залгаад танах руу явж ийн. Тэгээ би явж хүсэндээ ботокс хийлгэлээ гэхэд тэгэхээр би өдөрмөдөл манахаар хүрээдрээ. Би бас хүсээ будуулна гэд. Тэгээ минийх нөгөө нэг би дандаа хараар будуулна шүү дээ. Тэгээд оройн зулаан бүр ингээд миний өөрөө өсний өнгө гараад ирсээс ахгүй бор нэг юм шаргал бор нэг тийм жоох юм гандцсан бор өнгө гэдэг. Яг хүмүүс бол гоё өнгөлгээд ямар ч хийсэн сая яваад үсээ бодуулчаад ирлээ. Би дундуур нэг ганц нэг удаа л жоохон мэдрэлтэд үсээрээ тоглолцдог болохоос ш бусдаар бол дандаа үсээ ер нь юу яадаг хараар буддаг.
Тэгээ сормосны хим хийх байгаа гэхээр нь би за би төрөлөө тарьчих гэд хүрээд ирсэн. Одоо ээжийг хамсаа бодуулаад болчоор нь би ээжийг аваад ээж аавах руу явна. Ээж аавынд очиод бид 3 өнөдөр банштай цай хийж идэн. Тэгээд би ер нь жоохон дархлаагаа дэмжих хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ намайг дандаа юм шүлтэй хоол битүү шүл тэгээд 7 банштай шүл мөл гэл янз бүрийн дандаа дархлаа дэмжсэн шүл хөстэй махтай хоол идгээд байгаа байхгүй. Одоо уламжлалт дэмжлэгээ хийлгэж байгаа л тэгээд өчтөр ээж аваарт хэлсэн чинь ээж хоёр яа юу чамаа гэх мэх гэдэг эзэн өнөдөр тэгээд эзнэ харин өнөдөр банштай цай хийж үгүй гэд тэгснэ маргаашаас шинэ хоньны шүл уулгах гэж зүгээр наваа тордох юм. Манай банлын нөгөө малхатад цамцгүй болчих. Одоо байгаа надаа нэг өөр юм маань өмсдөг л 2 3 цамцах. Чи зөндөө их цамцтай байсан яасан. Тэгээ надад өгсөн 2 3 малгайтай цамцаж яасан гинөө. Орн гэдээс юмдаа орчоо гараад ирсэн ахгүй. Тэгээд Хөрц гэртээ харж байгаад яг юу яаж орсноо ингээд тодорхой хэлээ. Тэгээ одоо болохоор би шууд найзынхаа ажил руу явах эрхтэй очино гэд хэлчихсэн байгаа болохоор тэгээ тэндээсээ би шууд дахиад 3 цагаас лазертай байхгүй юу. Тэгэхээр ер нь жоохон цаг тавч байгаа болохоор гаскаас ажлуудаа амжуулъя гэж бодоод Имартын зөксөлд бүр 4 давхарт нь гаргаж ирж машина тавьж гинөө. Миний нүдний одоо энэ нэг доогуур ингээд нэг юм зургаар харуулвал илүү сайн харагдана. Энд нөгөө камерны фильтрэнд нь сайн харагдахгүй. Гараад бас хөр хуудсан. Тэгээ тэрийг нь би ерөөсөө нөгөө нэг лазер дуулсны дараа шууд юу яах хэрэгтэй. Хэдэн хоног нүүр амнда тусмас юм хөрөхгүй байх гэж бодоод байгаа хгүй. Ядчил 1-2 хоног. Тэгэхээр нөгөө ажилтаа үед энийг лазер дуулчаал яг нүдний энэ хэсэг болохоор одоо ингээ ажил дээр шил зүгөөд байх ч бас хэцүү болохоор эндээ арга хэмжээ авч явж чадахгүй байгаа дэсэн. Тэгээд өнөөдөр болохоор яг янзлуулахаар нэг салон дээр 3 цаг авсан байгаа. Ирээд лазераа хийлгчээд юу яана. Буцаж Имарт орж ирээд Имартаас багсах жоох юм авч агаад тэгээд гэрлөөгөө явна. Өөрч надаа ингэн тэгнэ гэсэн юм байхгүй. Тэгээд юу ч гэсэн одоо лазертаа орлоо. Бүх юмаа хийлгэж гараад ирсэн. Одоо энэ хэсгээрээ бүгдийг ингээд лазерт ороод тэгээд энэ хэсэгтээ бас ингээд лазерт гараад ирлээ. Ер нь маш их өвдөж байна, хорсож байна. Гэхдээ яг хоо энийгээ тавлуулаад эдгээгээд авчвал одоо ингээд өөр санаа зовх юмгүй сайхан болно. Нүүрнийх болохоор ер нь нэг 7-оос 10 хоногийн дараа харна. Тэгээд ер нь хэрвээ жоох үлдэгдэлтэй байх юм бол дахиад хийлгэх ёстой. Нэг 21 сарын дараа ахиж ер нь хийлгэх үгүй юу гэдгийг шийднэ гэж байгаа. За ямар ч гэсэн юм сая Имартын лефтэн дотор нэг жоох хэрүүл болчлоо. Би нөгөө нэг лефтэнд яг голлоод ингээд нөгөө нэг Имартын лефтүүд чинь тэрхтээ суудаг болохоор амар том штэ. Тэгээд нэлээ олон хүн сууцсан. Би хамгийн хойно зогсож жоод би 4 дээр дараад өөшдөх хөө гэдгсэн чинь нэг хүн дарсан байна гэхээр би баярлалаа гэдгсэн ахгүй гэсэн чинь нэг ах ер нь үүдэн сухаас ахуулаад ер нь юм яриад байсан хүмүүсийг одоо хүмүүс бууж ирнанаас холдмол гэдэг зөвлөлтөө тэр нь гэхдээ би бол угаасаа ингээ хол зогсчихсэн. Тэгээд ингээ орохдоо би ингээ бүр хойшоо ингээ орсон ахгүй гэдгсэн чинь тэр ах шууд угаажсэн. Энэ сүүлийн үед чинь тэд дээр дараад өгөөч гэхэр тэгээд дардаг ийм үйлчлэгээ баг гарсан юм уу гинэ. Тэгэхээр би эхлээ зүгээр ингээд инээснэ сүлдэг гинт зэвүүрэд минь ийм том лефтэн дотор ч угаасаа хин төвчлөрт ойрхон байгаа дарна штэ. Би хүмүүсийн дундуур голж олоор ингээд зүсэж хүн амтны би энд хурж иснаас ингээд лефттэй илүү ойрхон суусан хүн угаасаа дархан зүвэсний хэрэг байхгүй юу гэд би тэгсэн чинь тэндээс нэг 2 3 ах гişнэр. Өстой улмал хүүхдүүд залхуу болоод байна. Нэг л буруу тийшээ яваад байна гэж би бүр үнэхээр амар гайхлаа. Зүгээр ингээд лефтэнд угаасаа ойрхон байгаа дархан зүвэсний хэрэг үздэй. Тэр миний буруу юм уу? Өнөөдөр гадаа бүр амар төгжөөтэй амралтын өдөр юм шиг л. За би одоо унтах гад ер нь байж гин. Эртхэн унтъя маргааш бас 10 цагаас очиж галбанга
галбангаагийнхаа турах одоо багцсанд орно. Одоо 10 удаа явна шүү дээ тэрэнд чинь. За нэгдүгürt галбангаагийн би ямар багцсанд орж байгаа вэ гэхлээр 2 3 төрлийн багцтай мэлээ. Гэхдээ би өөрөө сонгож байгаа 3 төрлийг ингээд сонгоод орсон. Тэгээ эхнийх нь болохоор 30 минут одоо өндгөө эсэний спан суудаг байхгүй. Тэр нь болохоор одоо баг ингээд зур саун гэх юм уу. Нэг юм төхөөрөмжийн дотор орж суугаад ингээд бүр амар 40 градусд ингээд хөлөргөөд ер нь саун шиг л тэгээд тэргээ дуусганы дараа нэг өөхний мангас гээд аппарат идэмэлээ тэрүүгээр нь ингээд битүү 20 минут ингээд ууртлаа артлахгүй сайхан гүйлгэж агаад тэр нь болохоор сэллют энэ төр задлж мадлаад яадаг ч гэлээ ямар ч нэг ижидтэй л юм гэсэн. За тэгээд тэрийгээ 20 минут авсны дараа ахиад 40 минут би хөлрөгдөг одоо халуун хүнжил дотор хэвтэж байгаа байхгүй юу. Тэг ер нь бол би одоо жоохон ичээ татангаа хажуугаар нь тэрэнд явъя гэж бодсон. Уламжлалт дэмжлэгээ ч гэсэн хийлгүүлээд ингэж ер нь алжаалаа тайлъя гэж бодсон. Уран дулаан цаг ирж байгаа болохоор жоохон хөнгөн шинхэн баймаар байна. Би өмнө нь нөгөө турж явж ирснаасаа ингээд дахиад 4-5 кг баг нэмсэн байгаа хгүй юу. Гэхдээ ингээд азар ягаад ч миний өрөөсөө ингээд нүүр ерөөсө буцаж тархалахгүй. Гэхдээ таргалцсан байгаа л да. Гэхдээ нөгөө нэг өмнө нь би одоо яг энэ жин дээрээ би дараа нь нөгөө галбангаадаа орчоод яг 10 хоногийн дотор яг 10 удаагийн курсэд дуусгачаад хэдэн килограмм болсноо ярий заяа. Одоохондоо жим бол явах. Гэтэ өмнөх би яг энэ жин дээрээ байхдаа би хамгийн түрүүнд миний нүүр ингээд палбигаад давхар өрөө бүр ингээд амар гардаг ус ахгүй. Тэгмэд одоо болохоор давхар ирүү нүүрсгэрээ таргалахгүй яг ингээ гидс гоё тэгээд энэ авгаа мах цахаараа амар таргалаад байгаа хгүй. Тэгээд би ер нь бол бүр ингээ амар дэлбэртлээ бол таргалахгүй л байгаа л да. Ер нь бол жоох ихтэд ирүүл нэг жоох орой хоолмол угаасаа ч орой хоолны хийддэггүй болохоор өдөр нь жоохон цөкстэй хоолчоор буцаагаад ингээд хавангаа хөөгөөд ингээд гайгүй болчдөг. Тэгэхээр ер нь бол одоо л би ингээ өөрийнхөө бүрэн ер нь ингээд юу идвэл яаж таргалдаггүй, яаж одоо ялхаагаад байвал яадаг бүх юм одоо ингээ өөрөө ер нь амар сайн мэдчихэж байгаа болохоор бүр ингээд уян алдурсан нохоо шиг ер нь бол арайч явчихгүй байгаа. За тийм 10 удаагийн курс турах багцанд орж байгаа. Тэгээ учиргүй тэрүүгээрээ бол ингээл амар турна гэж би бол бодохгүй байгаа. Зүгээр яг гой галбирчаад ийг маань чангалахад жоохон тус юм үгүй л сайн л байна. Тэгээ дээрээс нь бас хажуугаар нь ер нь жоохон алжаал тайлах маягаар явж байгаа болохоор гоё байгаа. Чимэг family salon гэд 2 салбартай байлээ. Тэгээд яг энэ нүдний эргэн тойрны ургацхыг авдаг нь болохоор яг одоо үндсэн одоо тэр чимгээ гэдэг юм чим шиг байлээ. Тэр юм чинь өөрөө заавал авдаг гэ. Тэгээд Имартийн сансрын имарт яг хажуудлын сансар гарден дотор байдаг тийм гой сайхны салон байхгүй. Айгу гой төгсөлттэй цэвэрхэн гой салон байлээ. Очоод ер нь бол би энийгээ маш удаан бодоодсэн. Тэгээд ингээд нүүр им амар болдог болохоор ажлын үе дээр угаасаа чадахгүй гэдгээ мэдээд одоо ажил дээр би бас нүүр мөрөө буудна ингээд тэгнэ гэхээр угаасаа боломжгүй ах гэж удаад ерөөс энийгээ сонирхож бас зориглож чадахгүй байгаад байсан. Тэгээ өмнө хүүхд тахад ер нь нэг жоохон би ер нь юм жоохон юм арьсны жоохон юм асуудалтай амар юм эмзэг хурдан юм хум гараад идэг. Тэгээд одоо нөгөө батг гэхээсээ илүү амар хурдан харалдаг одоо юм нөгөө одоо салхи шороонд айгүй эмзэг гэх юм уу. Тэгээ нэгдүгээрт хурдан харалдаг. Тэгээ хоёрдугаарт болохоор юу яадаг юм ургацг одоо юм арьсны юм бактерийн одоо тийм нөгөө бохирдлийн юмнууд айгүй хурдан гарчаад идэг. Тэгээ солонгост байхад ч гэсэн миний ингээ гарн дээр ингээ амар үү гараад хүүхд тахт ч гэсэн айгүй их гардаг гэсэн. Ээж тэгээ дандаа лазертуулж өгдөг гэсэн. Тэгээд одоо томорсны дараа ээж надад тэрнийг анхааралтай хой болоод одоо би өөрийнхөө юмдад анхаарна шүү дээ. Тэнгүүд ингээ айгүй их ингээ байж байгаад нэг ингээ гарын салаа малаар ингээ айгүй хүү гарчдаг. Тэнгүүд би очиод солонгост болохоор өмнө нь болохоор Монголд өвөө ахуулахаар дандаа нэг лазертдаг гэсэн төлдөг байсан байхгүй. Тэгсэн чинь солонгост болохоор хөлдөөд юм бэлээ. Тэг хөлдөөгөөд ингээд ахвал тэгээд Монгол ирсний дараа бас ингээд ер нь жоохон гараад байсан. Тэгээд болохоор өөрөө ингээд бүр маш удаан байж байгаад өөрөө харилцдаг. Тэгээд би нөгөө бас нэг юм Facebook дээр явжсэн юм төлдөг тосон юм аваад хамгийн сүүлийн үгээр нь арилгасан. Тэрнээс биш одоо үг гараагүй 2-3 сар ямар ч байсан болж байгаа.
Тэг ер нь жоохон тэр чин бол ингээд юм бохир заваанаас би болж байгаа гэж бодоод байхгүй. Гэхдээ одоо эмчийн хэлж байгаас болохоор би бол одоо бохир заваан байх үндэслэл байхгүй гэж бодож байгаа байхгүй. Яа одоо гэхлээр одоо гадаа шорон дээр ажилдаггүй хог төвч идэ яваад байдгүй. Тэгээд ер нь бол хувьдаа бол ариун цэврийг маш сайн сахидаг гэж ер нь боддог байхгүй би өөрөө. Тэг хэрглэж байгаа юм хум гэхээр энэ чинь маш олон удаа ямаас холж байгаа ингээд ер нь л зөвхөн миний өөрийн хувийн арьсны онцлог юм байна гэж би ер нь одоо жоохон бодоод байгаа байхгүй. Тэгэнгүүт миний нүдний энд одоо ингээд цагаан батг гараад махчдаг гинэ. Тэг би одоо энэ зургаар ингээд харуулъя. Тэг ингээд одоо энэ камер дээрсэн харагдахгүй ч гэсэн ингээд бүр айгүй их юм цагаан юм ингээд шамбаарлалтад ингээд гараад айгүй удцсан байс. Тэг иймэрхүү угаасаа ургацгууд бол хизэж өөрөөр арилдаггүй. Тэгээд заавал ер нь лазерт уулж ижил арилна гэдэг мэдчихсэн болохоор эцэст нь нэг юм лазер хийлгэх боломж олдоод амраад тэгээд одоо энэ чинь нэг 5 хоногийн дотор бол янзын сайхан 5 нунаад арилчих واخ гэж бодож байна. Тэгээ одоогийн байдлаар бол ер нь жоохон нэлээд хавдсан. Эмч маань болохоор надаа антибиотиктэй юм тос өгсөн. Тэгээд тэрийг одоо түрхсэн бас 2 хоног түрхэх ёстой гэсэн. Тэгээд иймэрхүү одоо энэ нүдний энийг ингээ харах юм бол энэ хавар ер нь юм гарна гэдэг чинь жоох хэцүү шүү дээ. Тэгэхээр яг зөв аятайхан газрын цэвэрхэн мэддэг чаддаг хүнээр нь ер нь хийлгэл зүгээр сайн судалж агаад очивол зүгээр. Надад бол өнөөдөр очисон газар маань үнэхээр таалагдсан. Тэрний дараагийнх нь болохоор нэг юм жижигхэн илүү мах шиг ургацгууд байдаг шүү дээ. Ингээд үлдээчгээр ер нь томроо л байдаг. Тэгээ би болохоор тархалтаас болоод над дээр ингээд гардаг гэж үзээхгүй. Эмчээс асуусан байхгүй одоо яагаад над дээр ингээд ургацг илүү мах гарсан болов гэсэн тархалтаас болд юм болов гэсэн чинь шууд эмч за тархалт бол яг гол шалтгаан биш ээ. Ер нь бол гормон тэгээд одоо энэ хүнээс халдварлах эсвэл одоо юунаас жилийн 2-3 төрлийн хэлсэн. Тэгээ би угаасаа л ер нь арсны жоохон тийм юм чинь яг лазерыг түлхсэн чинь минийх бүр ингээд битүү байт болсон байсан. Тэгээ ингээд нүдэнд харагдахгүй ч гэсэн гараараа ингээд тэмтрээд үзэхээр амар их байна гэд. Тэгээ эн чинь болохоор нөгөө нэг хурдан лазерт дуулахгүй бол нэг ингээд гараад эхэлсэн бол заавал ингээд нүүдэг 20 шахуу ингээд жижигэн ингээд илүү ургацгууд ургацсан байсан. Тэгэхээр ер нь туралт муралтаас илүү энэ ургацгуудаа ингээд цэвэрлэж авсан маань нэгдүгээр эмэгтэй хүн учраас хоёрдугаарт ингээд бас өөрт бас нэг тийм муухай шүү дээ. Би энэ дээр илүү юм байна гэдэг чинь ер нь бол муухай. Учраас энэ асуудлаа шийдсэндээ бол өнөөдөр бол төлийн баяртай байна. Ямар ч гэсэн хийлгэхэд бол эхлээд өвчин намдах тос түрхсэн. Тэгээ нүдний хэсэг нь бол ерөөсөө өвдөөгүй. Харин нэг өвчин намдах тос нь гарсны дараа одоо хүртэл ингээ ер нь хорсоо жимчгнээд байгаа. Зүүнийх болохоор яалтчгүй нөгөө бүр ургацаг болохоор ингээ биенээс юм тастаж авч байгаа шүү дээ. Одоо түлээ. Тэгэхээр бол жоохон час гэд өвдөд идэм билээ. Тэгээ би бүр ингээ татхнаад. Тэгээд ер нь жоохон эмчигээ бас жоохон зоосон. Гэхдээ яг нэг тэгээд тестчихэд сайхан алуу болоод арилчих юм чинь. Тэг нэг баах уйлцсан юм шиг л миний нүд бүр өглөө болж байгаа учраас ч тэр юм уу бүр илүү их хавдартай байна. Яаж явна? Бүр нийлээ амар тод харагдаад байгаа хгүй. Тэг яаж одоо гарна? Хүмд намайг зүгээр өчргөө уйлцсан байна гэд хараад байгаа. Би жингээ үзсэнгөө очиж байгаад нэг хүмүүс яг нөгөө нэг спанда орохынхаа өмнө жингээ үзье гэж бодоод. Гэхдээ ер нь бол өчигдөр би орой хоол идэггүй. Орой би ингээ хоол идэггүй идэ чихэр мэхэр ингээд жижиг сажиг юм ер нь бол идээд байгаа хгүй. Гэхдээ өчигдөр тэгээгүй. Ер нь энэ турах вакциндаа орж явахдаа хоолоо л нэлээсэн зохицуулъя гэж бодож байгаа. Идэхээ өвд идэнэ өдөр нь бол юмаа л орохгүй. Гэхдээ маш ухаантай идэнэ гэж ер нь бодож байгаа. Тэгээд мөнгөө цаг зав өгөрж орж байгаагийнх жоох үр дүнтэй баймаар байна. Яа за сэгсэж явж гэртээ ирээд жоох хөвтөж байгаа буцаад одоо босоод гарах чинь. Тэгээд одоо болохоор цаг энэ зэний дууссан шүү. 3 болж юм би өглөө гэрээс 8:30-д ирээд 9-д гараад шууд очиж юмдаа орчоод 12 өнгөрөөж гарч ирээд тэгээ жоохон CEO-ор жоохон шүлмэл ууж авсараад одоо нөгөө нэг эрдсээ тэгээд хөлсөө амир гадагшлуулж байгаа болохоор
жоохон ингээд нөгөө салгалах малгалах мэдрэмж байгаа хгүй. Тэгэхээр шүлтэй хооллолын ер нь энэ үедээ сайн идээд тэгээ шүл усаа сайн уугаад авах юм бол буцаага тэрийг нөхөд авчин гайгүй. Тэгээд би болохоор яг өчигдрийнхээс 1 кг хассан байгаа. Ямар ч байсан өнөөдөр 2 дахь өдрөө орсон. Маргааш удаа 3 дахь өдрөө орохоос өмнө жингээ үзэнд ямар ч гэсэн бүтэн 1 кг бол яг гайгүй хасчихсан байлээ. Би жоохон чангараад гоё юм байлээ. Тэг ингээ нөгөө цэглэлт өөхийг задлж байгаа тэр аппарат нь одоо бодвол сайн л үлдээл гэж бодчих. Тэрнээс яг инүүгээрээ бол одоо ингээ нөгөө тураах цай, кофе аппаратанд ороод турна гэж бол бодохгүй. Зүгээр ингээ жоохон дэмтэй байгаасай гэсэн үднээс ер нь орж байгаа учраас нэг инүүгээрээ турна гэсэн нэг point авахгүй байгаа. Бүр их автцсан байгаа доогуура. Тэг ингээ нөгөө 5 бүр их улайгаад тэгээд ер нь жоохон хүн харахад хийвгүй. Энд одоо нөгөө камертай болохоор арай гайгүй ингэ жоохон төхөө харах юм бол ер нь л ийм амар байгаа. Ингээ гадуур явж байгаа хүмүүс надад амар харгуут нь би бас амар хараад цэхэлцчихэд явна. Тэгснэ гинт нэр минь нүр амар байгаа штэ гэж бодож би. Тэг яг уу би болохоор зүгээр өнөөдөр л усанд орлоо нөгөө юмнаа орчоод тэгээд уус өвчтөр болохоор ерөөс ус хүргээгүй. Тэгээд би ойрд ерөөсөө нүрэ бодохгүй аахгүй юм. Энэ минийгээ сайхан идэхтэл нь нүрэ мүрэ бодож одоо илдэв байц мэз хүрхгүй. Энд чинь нүдний эргэн тойрон болохоор жоохон ингээд харилж гамнахгүй болол хэцүү ах гэж бодоод би оройд нөгөө жоохон драма үзээд зураг явуулаад байгаа. Зураг будаад одоо дандаа юм нөгөө деталь тесгүүд нь үлдсэн болохоор тэрийгэ бодох гэж бүр хитэн цаг сууж байгаа. Тэгээд нөгөө сайхан хураалгасан бишээ ингээд тараалгасан хуйм маань буцаад баг уураад байна уу яа. За тэгээ маргаашнаас болохоор одоо жоохон ажил орохоос өмнө найз нөхдөдөө жоохон уулзаа жоохон гадуур явах төлөвлөгөөтэй байгаа. Сая бол амарснаас хойш сайхан хувь юмнууд амжуулаад хийн гэсэн юмнууд эхнээс нь сайхан хийгээд яваад байна. Би өнөөдөр маш гоё шинэ хоньны шүл уугаад 5 цулын гизтэй шүл энэ уугаад амар гоё байсан. Нэг юм уламжлалт аргаар амин дэмтэй хоол идээд гоё ингээд эрүүл мэндэд дэмжиж байгаа надад өөрт ингээ амар гоё юм. Тэг ер нь бол удаан хугацааны дараа зөвхөн ингээд дуртай юмаа цаг товлоод ингээ хийгээд ингээ явсан чинь маш гоё байна. Өнгөрсөн хугацаанд ер нь ажил бас дахин ажил дундуур нэг завсар зай гарвал газ тийшээ ингээд явчаад ирээ газ ингэж гээд нэг юм нөгөө амарч амжихгүй аялаа зугаалаад тэгээд тэр нь шууд ингээ ажилтайгаа залгаад ядаргаа болоод байсан. Одоо биеинд маань ядаргаа болж очиод исэн. Тэгээд одоо болохоор амралт тэгээд гоё дуртай юм хослуулаад хийгээд ингээ яваад ахаар өөртөө бас их гоё байна. Ямар ч юм маш их гоё утга учиртай гоё амарч байна. Гадуур дотор явахаар надад нэг юм жоох сул тал байна. Тэр болохоор би ингээд камера ерөөсөө авч явж чадахгүй хичээд одоо өөр оронд байсан бол би ерөөсөө ичгүй ингээд шууд бичлэг хийгээ явна заяа. Монголд ингээд гадуур влог хийж явна гэдэг бүр одоогор би ерөөсөө тэрэн дээр нүүр бүр ингээд огт хагараагүй байгаа, чадахгүй байгаа. Тийм болохоор маргаашнаас ер нь тэрийгэ болох гэж жоохон задлах гэж хичээнэ гэж бодож байгаа. Одоо гадуур жоохон влог хийгээд би ингээ гадуур явахаас хичээд зүр хальт ингэж нэг баг нууцаар бичлэг хийсэн. За гэртээ очиод баг ингээ тайлбарлаад ярьчих гэж бодож одоо баг бичлэг хийгээд байгаа хгүй юу. Одоо тийхгүйгээр ер нь гадуур явахдаа жоох ичгүүгээр бичлэг хийж жоохон тэр тал дээр нүүр хаагармаар байна. Тэгчих юм бол тэгээд бичлэгээ хийхэд уг нь бол ч асуудал алгаа л та надад бол. Тэгээ би ер нь маргаашнаас гадуур явахдаа одоо бичлэг хийж явна гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн хувьд бол энэ бичлэг бол ер нь ингээд дуусж байна. Би энэ бичлэгээр зүгээр яг цэвэр 100% өөртөө фокуслаад амраад альжаал ядаргаагаа тайлаад удаан хугацаанд бодож явсан цаг хэрэгтэй цаг их орох зүйлсүүдээ ингээд хийгээд гоё амраад байж байна. Тэгээ маргаашнаас болохоор жоохон гадуур дотор явж найз нөхдөдөө уулзаж явна. Тэгингээ ер нь гадуур влог хийхийг маш их хичээнэ. Тэгээд дараагийн бичлэгээр гадуур явж байгаа бичлэг хийх гэж үзье. Тэгээд баяртай.